3 хөлөг онгоц халдлагад өртөж газрын тосны ханш огцом өслөө. Хятадын 5 жилийн төлөвлөгөө ба Монголын эдийн засаг. Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны нөөцөө ашиглана. Starbucks Монголд салбараа нээх гэж байна. Өглөөний мэндийг өргөе үзэгчдээ, ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар танд шууд хүрч байна. Тэгэхээр анхаарлаа хандуулно. За тэгэхээр хөтөлбөрийн ихэнд нэгэн шуурхай мэдээ байх шиг байна. Тэр талаар илүү онцолж ярил. Тийм. Тэгэхээр дөнгөж саяхан бас мэдгдснээр бол Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний зах зээлийг ер нь тогтворжуулахын тулд бол за Оросд яг одоо нефт ачсан байгаа. Энэхүү одоо том танкууд бол одоо яг яах учир нь олдохгүй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энийг бол бас борлуулах энэхүү боломжийг бас нээж өгөө гэдгийг саналыг бол одоо гаргасан байна. За Америк нэгдсэн улсын сангийн сайд Скот Бессентийн Twitter хуудаснаа бичснээр бол за энэхүү Оросын нефтийг бол төр хугацаанд худалдахыг бол одоо зөвшөөрж байгаа буюу ерөнхийдөө хоригт байгаа энэхүү асуудлыг бол одоо богино хугацаанд бол борлуулах одоо тэрхүү эрхийг өгнө гэдэг бол мэдээллийг дөнгөж саяхан бас орж ирж байна. Тэгэхээр энэ мэдээлэл нь бидэрт юу харуулж байгаа юм гэхээр сүүлийн одоо 5 орчим жилийн хугацаанд бас хоригт байсан Орос улсын энэхүү одоо нефтийн одоо борлуулалтыг бол төр хугацаанд нээж байгаа буюу 4-р сарын 11-ний одоо 12 цаг хүртэл бол ерөнхийдөө борлуулах тэрхүү боломжийг бол нээж өгсөн юм асуудал гарлаа. За үүн дээр нь бас зарим нэгэн бас асуудлууд бол яригдж байна. За ямар асуудал юм гэхээр мэдээж одоо хоригт байсан энэ хүү Орос улсын одоо нефтийг борлуулна гэдэг нь богино хугацаанд нээж байгаа гэдэг нь өөрөө бид нар бол урт хугацаанд тэгвэл юу хийжсэн бэ гэдэг асуултыг бас илүү тавьж ийн гэсэн асуудал гарч ийн л да. Тэгэхээр энэхүү асуудал бол за Оросын цаашдын асуудал дээр бол бас илүү одоо хурцтмал байдлыг үүсгэх ч гэдэг юм эсвэл тодорхой бус байдлыг үүсгэх ийм нөхцөл бас бүрдэж байна гэж харж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд анхаар хөдөлгөөний хэсгийн эхний онцлог мэдээллийг та бүхэнд хүргэе. За манай Монгол улсын хувьд бол ялангуяа зайлшгүй анхаарал хандуулах ёстой нэг сэдв нь бол саяхан Хятадын 5 жилийн төлөвлөгөө 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөө батлагдсан танилцуулагдсан байгаа. Тэгэхээр ер нь бол Хятадын 2 чуулган буюу бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болон улс төрийн зөвлөлдөх зөвлөл гэдэг ийм 2 чуулган Бээжин хотод болж өнгөрсөн байгаа. Тэгээд чуулганд нийт 50000 гаруй төлөөлөгч оролцсон гэх ийм тооцоолол байна. За энэ удаагийн 2 чуулган тус улсын одоо эх 5 жилийн хөгжлийг тодорхойлох 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө буюу 2026-аас 2030 онд за бүхий салбарт Хятад ер нь ямар стратеги баримталж ажиллах юм бэ? Ямар чиглэлийг одоо төлөхөө баримталж ажиллах вэ гэдгийг одоо танилцуулахын төлөвлөгөө байгаа. Ер нь бол энэ төлөвлөгөөг танилцуулсан нь одоо хамгийн одоо хайлайт буюу онцлог үйл явдал байлаа. За аль салбарт ямар чиглэл байран ажиллах талаар товч танилцуулъя. За мэдээж эдийн засгийн одоо шинэ чиг хандлагыг баримтлахаар байна. За тодорхойлбол эдийн засгийн өсөлтийн зорилтыг 4.5-аас 5% хооронд байлгахаар төлөвлөсөн. За тэгээ бүр тодруулах юм бол Хятад улс үйл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн хит их хөрөнгө оруулалтаас татгалзаж өндөр технологи зориулсан эдийн засгийн загвар руу шилжиж байгаа. За мөн Америк нэгдсэн улс болон Европын холбоотой үүсэд буй худалдааны маргааны улмаас дотоодын хэрэглээгээ дэмжих замаар эдийн засгаа хамгаалах бодлого баримталж байна. За тэгээд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 3% барихаар тогтсон нь одоо санхүүгийн сахилга батыг чангатаж байгаа гэдэг одоо шууд илтгэж болж байна. За технологийн салбарт яах вэ гэхээр Хятад улс технологийн салбарт гадаадас одоо өөр улсаас хараат бос болохыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бүр авч үзэж байгаа юм байна. За энэхүү шинэ санаачилгаа нь хэмэл оюуныг зөвхөн чатбот төдийхөн биш харин уламжлалт үйлдвэрүүдийг за буюу одоо ган нөөц хөдөө аж ахуй эдгээр одоо уламжлалт үйлдвэрүүдийг шинжилгээд ашиглахад чиглэсэн байгаа. За мөн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дотооддоо бүрэн нотогшуулахын тулд за үндэсний шинэ систем буюу New Nationwide System гэсэн одоо шинэ механизмыг ажиллуулж эхэлнэ. За мөн 2026 он гэхэд дижитал эдийн засгийн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа юм байна. За мэдээж бас шинжлэх ухаан болон ер нь байгаль орчны чиглэлд юу хийх талаар бол одоо энэ салбарын асуудлыг бол
өндөхгүй орохгүй байж болохгүй. За тэгэхээр ер нь бас сарлуу хүн илгээх болон ангараг гаргийг судлах одоо төсвийг нэмэгдүүлсэн байгаа буюу одоо сансрын одоо өрсөлдөөнд бол хүчтэй одоо өрсөлдөхөөр хүчтэй байр суурийг эзлэхээр бол төлөвлөж байгаа юм байна. За мөн нар салхины эрчим хүч болон цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд экспортын шинэ зах зээлүүдийг хайж байгаа гэсэн ийм мэдээлэл байна. За мөн олон улсын харилцаа болон төрийн засаглалын тал дээр бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжуудыг чангатгаж за гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан шинэ зохицуултуудыг танилцуулсан байгаа. За мөн уламжлалт одоо их таймнаар нэгдэх гэдэг үг хэллэгээ хадгалсан ч батлан хамгаалах салбарын төсвөө 7.2% нэмэгдүүлсэн буюу одоо нөгөө эдийн засгийн тавьж байгаа тэр одоо зорилтоос илүү хувьтай буюу 7.2% нэмэгдүүлсэн бол мэдээж олон улсад бол анхаарал татах үйл явдал болж байна. Тэгэхээр хоёулаа өргөжлүүлээд Монгол улсын эдийн засгийн бодлого болон одоо 90 саяны хятадын гаргасан 5 жилийн төлөвлөгөөтэй уялдах ер нь манай улсад ер нь ямар хамааралтай байх вэ гэдэг талаар илүү дэлгэрүүлж ярив. Тэгэлгүй яг тэгэхээр мэдээж хятад болон Монголын яг эдийн засгийн одоо асуудлууд бол одоо шууд уялдаатай байдаг. Ялангуяа манай Монголын бас бодлого боловсруулагч нар бол яг хятадын энэхүү бодлоготой ерөнхийдөө зэрэгцэж явах буюу за ер нь бол ямар бодлого баримталж байгаа дээр нь тулгуурлан бид нар бас өөрсдийнхөө ирээдүг бас тодорхойлгох нь бол зүйтэй гэж бодож байна. За 14-р 5 жилийн их хурлаар бол бас яг хятадын хамгийн том одоо бодлого байсан одоо тэр одоо юу гэдэг яг 5 жилийн дотор бид нар экспортыг бол хамгийн өндөр хэмжээнд хүргэнэ гэж одоо зорж исэн тэрхүү зорилтыг бол одоо ерөнхийдөө бууруулсан гэж ойлгож болно. Хятадын үндсэндээ гол зорилго нь бол экспортыг маш их хэмжээгээр хийх. За тэрнийгээ дагаад ашиг орлого олгох гэдэг үндсэн зорилготой байсан бол тэрхүү зорилго нь бол ерөнхийдөө эсрэгээр солигдож эхэлж байна гэсэн үг. За тэр нь одоо юу гэлтэж байгаа юм гэх юм бол хурдтай өсөлтөөс одоо ерөнхийдөө чанартай өсөлт рүү бол шилжих буюу за бид нар харсан багс одоо сүүлийн 5 жилийн төлөвлөгөө дээр бол эдийн засгийн өсөлтийг бол 4.5-аас 5% дээр болгож одоо бууруулж байгаа гэсэн үг. За энэ бол одоо яг тэрхүү хурдыг чанар руу шилжүүлж байгаа гэдэг үндсэн одоо санаа гэж ойлгож болно. За ерөнхийдөө Личаны яг энэ хүү илтгэлүүд дээр бол бас яг энэ хүү асуудлууд бол тодорхой харагдчихсан. За high quality growth буюу одоо яг ийм чанартай өсөлтийг бол бид нар номер 1-гээ болгох ёстой. За мөн экспорт болон хөрөнгө оруулалтыг бол дэмждэг байсан бол энийгээ дотоодын хэрэглээгээ дэмжих бодлого болгож бол шилжүүлэх гэдэг одоо үндсэн гол санаа байсан. За энэ нь бол экспортын одоо орлогыг нэмэгдүүлэхийн тулд гадаад улсуудын инвестмент буюу одоо за магадгүй манай улсад бас энэ хүү асуудлууд нь бол харагдаж идэг бонтын сэргэлт гэдэг юм уу те эдгээр дээр бол бас томоохон хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа одоо нөхцөлийг бол харж болно. Тэгэхээр энэ шилжилтүүдийг бас хийх шаардлагатай болж байгаа гэдгийг бол хятадын хүү хурлаар бас нэлээд тодорхой болж байгаа шиг байна. Тэгэхээр бас яг манай телевизийн бас өнөөдрийн сэдвт судлаач Дашравдангийн бас энэ хүү ярьсан өнөөдрийн сэдв дээр бас энэ хүү асуудлуудыг нэлээд бас тодорхой тайлбарлсан байж байгаа. Тэгэхээр бас үзэгчдтэй бас энэ хүү нэвтрүүлгийг бас санал болгомоор байна. Тэгэхээр та бүхэн бас энэ дээр яг хятадын энэ хүү шилжилтийн талаарх бас томоохон мэдээллүүдийг авах боломжтой. За ингээд технологийн бие даасан байдал руу бол ерөнхийдөө шилжиж байгаа гэдэг одоо нөхцөлийг бол харж байна. За энэ чинь AI, chip, за робот, за өндөр технологиг бас хөгжүүлэх чиглэл рүү бол одоо шилжиж байгаа гэдгийг бол харж байна. Тэгэхээр та бүхэн бас бидний энэ хүү өнөөдрийн сэдвээр ярилцсан судлаач Дашравдангийн одоо энэ хүү судалгаанаас бас та бүхэндээ хүргэе. Хятад улс өсөлтийн тоо утгыг одоо чухалчлах, хадгалах биш, өсөлтийн загварыг солих үе рүү илүү орж ирж байгаа. Загварыг өөрөөр хэлбэл хөгжлийн загварыг солих. За өсөлтийн загвар гэдэг бол одоо энэ дээр чинь нэг сая бас үндсэн ихтгэл дээр орсон зүйл байгаад байгаа. Хуучин бол хэд оны өмнө Си Жинпин дарга статистикийн хорооныхоо удирдлагуудтай уулзсан. Тэн дээр бодит бус тоон өсөлтийг статистикийн хорооноос гаргасан гэдэг зэмлэлийг өгсөн. За урд нь бол ерөөсөө бас нэг хатуу тоо тавьчаад за 4.5 юм эсвэл 5 юм уу те дандаа 5-аас дээш зорилт тавьчаад тэр зорилттой хүрэхийн тулд одоо ямар нэгэн эдийн засгийн арга хэмжээг төрөөс хатуу зохион байгуулдаг үзэгдэл бий болж ирсэн. Энэ дэр одоо 3 зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр асар хэмжээний дэд үстцийн хөрөнгө оруулалтыг засгаас намаас одоо
орон нутг руу чиглэлтэй байдлаар өгдөг. За хоёрдугаарт болохоор зээлийг одоо төрийн өмчт компани болон хувийн аж ахуйн нэгжүүдэд маш их хэмжээний зээл олгодог. Эдийн засгийн өсөлтөө бий болгохын тулд. Гуравдугаарт эдийн засгийг өдөөх зорилгоор тус тусдаа одоо стимул гэж хэлж байгаа тийм нөгөө зохион байгуулалтын арга хэмжээнүүд хийдэг. За дөрөвдүгээрт бас статистик дээр ажилтдаг. Ямар одоо зүйлийг голуулах вэ, сагсанд юу авах вэ гэд байгаа учраас GDP-г бас харилцаалгүй тогтоож болдог аргачлалууд байгаа. Тэгэхээр яг бодит өсөлт биш зарим тохиолдолд тэр тоог засварлах хандлага байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид тодорхой яг дандаа 5-аас дээш тийм эдийн засгийн өсөлт тоон дээр чухалчлахгүй. Яг юун дээр төвлөрсөн эдийн засгийн өсөлтүүд ирэх вэ гэдгийг айгүй их ингээд наривчилж тодорхойлж байна л да. Ашиг, хөгжил, орлого, халамж энэ одоо зүйл төр байгаа дөрвөн зүрэг арилгана гэд та түр хэллээ тийм үү? Бүс нутгийн хөгжлийн зөрүү, салбар хоорондын ашигын зөрүү, за 3 дугаарт хүн амын орлогын зөрүү, 4 дугаарт хүн амын халамжийн зөрүү. Энэ яг харахгүй нөгөө социалист улс те учраас илүү тэгштгэх юм зорилго яваад байна уу? Эсвэл энийг дагсан өөр одоо хөгжлийнхаа одоо цөмийг тархах ч юм уу те тийм бодлого яваад байна. За одоо яа харахгүй эн чин та мэдж байгаа. Саяхныг одоо хүртэл хятадын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 нийт үйлдвэрлэлийн одоо 3.2-оос дээш хувь нь далайн эргийн 6 мужид дээр одоо ногддог. Тэндээс хөгжил эхэлдэг байсан. Тийм учраас нийтдээ одоо манай Монгол улс ч гэсэн өсчихсэн хөгжлийн бодлого гэд гаргаж ирээд байгаа. Жигт хөгжих тухай асуудал. За манай бол одоо ерөөсө баялагын 3.2-оос дээш нь Улаанбаатар хотод төвлөрч байгаа шүү дээ. Яг хятадд ийм зовлон бас үүссэн байхгүй юу? Далайн эргийн 6 мужид дээр үүсдэг. За тэгээд бусад мужууд нь нөгөө 6 мужаасаа хамаагүй одоо орлогын хувьд одоо үйлдвэрлэлийн хувьд хөгжлийн хувьд зөрүүтэй. Тийм учраас нөгөө бусад мужуудаас тэр далайн эргийн 6 муж том хотууд руу шилжих нүүдэл хөдөлгөөн их явдаг байсан. За хоёрдугаар салбар хоорондын ашигын зөрүү гэдэг маань юу гэдэг вэ гэхээр жижиглэн худалдаа болон үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа бизнесүүд ашиг багтаа. Эсрэгээр энэ хүнд аж үйлдвэр, дэд үтцийн салбар юм уу эсвэл нөгөө технологийн салбар ажиллаж байгаа компаниуд нь илүү ашигтай. Тэгэхээр ч нөгөө хүн ам аль хотод амьдарч байгаагаас бол аль салбарт ажиллаж байгаас шалтгаалаад цалин хангамж нь ялгаатай. Тэгээд дээрэс нь нөгөө дараа нь одоо ямар нэгэн байдлаар халамж авдаг тохиолдолд энэ бүс нутаг тэгээ орлого салбараас хамаарат халамж нь бас зөрүүтэй байсан учраас энийг тэгшдэг. Хятад улс бол одоо хэдийгээр 78 оны өөрчлөлт шинжилтээс хойш капитализмын элементүүдийг нэвтрүүлсэн ч гэсэн өөрсдөө бол улс төрийн хувьд хятадын онцлогтой социализмыг байгуулж байна гэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас тэнд бол заавал жигт хөгжих, жигт өсөх, жигт байх тухай, тэгш байх тухай зарчим бол нэг номерын асуудал байгаа даа. Тэгэхээр анхаарах хөдөлгөөний дараагийн онцлог мэдээ бол ялцчихгүй одоо 14 дэх өдрөө үргэлжилж байгаа Ираны дайтай холбоотой мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо энэ үйл явдал эхэлснээс хойш ер нь бол 14 өдөр өнгөрч байна. Тэгээд сүүлийн үед гарсан онцлог мэдээллүүдийг хүргэе. За хамгийн ихэнд одоо онцлог мэдээлэл бол Ираны шинэ дээд удирдагчийн одоо анхны албан ёсны мэдээлэл гарсан байгаа. Тодорхойлбол Ираны шинэ дээд удирдагч Моншбата Хаменей за анхны олон нийтэд хандсан мэдээлэл хийсэн байна. За тэрээр мэдээлэлтэй ойрхот орнуудтай Америк нэгдсэн улсын бүх цэргийн баазуудыг нэн даруй хаах ёстой бөгөөд тэрхүү баазууд халдлагад өртөх болно гэж мэдэгдсэн байгаа. Мөн Ираны ард түмнийг нэгмэл байхыг уриалан Иран улс за одоо алагдсан амин өргөцсөн баатруудынхаа цусыг нэхэж өшөө авахаас буцахгүй гэдгийг бас онцолсон байгаа. За түүний мэдээллийн дараагаар бол газрын төсний ханш өргөжлөл өссөн бөгөөд Иран улсын цэргийн командлын төлөөлөгч Ибрахим за нэг барайл одоо $200 хүрч болохыг анхааруулж хэлсэн байна. За үүнээс гадна бас Ормозын хоолоогоор дамжин өнгөрч байгаа хөлөг онгоцууд бас удаа дараалан халдлагад хүрсэн байгаа. За дэлхийн нийт газрын эсрэг 5.1 орчим хувийг эзэлдэг хувийг тээвэрлэдэг одоо Ормозын хоолой болон Персийн булангийн усан тээвэр бол одоо Ираны дайны одоо улмаас бол бараг зогсон байдлын орцсон байгаа. За тэгээ пүрэв гарагт Персийн буланд одоо гадаадын 2 шатхуун тээвэрлэгч хөлөг дэлбэрэлтэд өртсөн тухай Британий тэнгисийн хүчнийхэн мэдээлсэн. За Украинын одоо
Иракийн Каср одоо бомбын ойролцоо гарсан энэхүү дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж 38 хүнийг аварсан байгаа. За Reuters болон CNN-ийн мэдээлснээр халдлагыг Ираны тесрэх бодисоор тоноглогдсон завтай бүлэгдэл одоо үйлдсэн байж болцшгүй гэсэн мэдээллийг өгсөн. За үүний улмаас Иракийн газрын засгийн бомбууд бол үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байгаа. За мөн Дубай ойролцоо үйл мэдэгдэх халдлагад ачаа тээвэрлэгч хүлээг онгоц бас халдлагад өртсөн. За энэхүү 3 хоногт одоо 3 хоногийн туршид бол 6 халдлагын тохиол гараад байгаа гэсэн. За эдгээрээс бол хамгийн одоо хор хохиролтой байсан одоо халдлагын юу байсан бэ гэхээр Таиландын хөлөг байгаа. Оманы эргээс 11.70 одоо миль зайд гал давтаж за багийн 23 гишүүнийг аварсан. За Иран улс үүний хариуцлагыг хүлээж хөлгийн багийнхаа анхааруулга хөлгийн багийнхан бол анхааруулгын үл томсолсон гэж мэдгдсэн ба. За Японы хөлөг байгаа Арабын нэгдсэн Эмират улсын эргээс 25.70 миль зайд оногдож за хөнгөн хохирол амссан байгаа. За мөн Жебел Алигийн одоо эргээс 35.70 миль зайд Арабын нэгдсэн Эмират улсын эрэг орчимд бол Чингэлэг тээвэрлэгч хүлээг онгоц бас оногдсон ч багийнх нь бол 9 минут үлдсэн ийм одоо дайралтууд бол гарсан байгаа. Мөн Оман улс Ормозын хоолой орчмоос бүх хөлөг онгоцоо гаргаж хятадын боловсруулах үйлдвэрүүд одоо бензин, дизель түвшний экспортоо одоо зогсоосон байгаа. За энэхүү бол ойролт орнуудад бол бөмбөгдөлт халдлага бол үргэлжилсэн хэвээрэн. За тэгэхээр одоо олон улсын эрчим хүчний одоо агентлаг тасалдаад байгаа энэ газрын засгийн нийлүүлэлт бас амь тариа болохоос шийдвэрийг бас гаргасан байгаа. Энэ талаар хоёулаа үргэлжлүүлээ газрын засгийн талаар үргэлжлүүлээд ярив. Тэгдэггүй яг тэгэхээр IEA буюу за олон улсын эрчим хүчний агентлагаас бол ерөнхийдөө дэлхийн энэхүү яг газрын засгийн одоо холбоотойгоор бол нөөцөөс бол одоо илүү их одоо борлуулалтыг хийх одоо ийм одоо шийдвэрийг гаргасан байж байгаа. За ойролцоогоор бол 400 орчим сая баррел нефтийг бол яг энэхүү шийдвэрийн дагуу бол хүргэнэ. За үүнд бол 172 сая орчим нь бол Америк нэгдсэн улс, за Япон бас үүн дээр бол нэлээд томоохон бас тэргүүлэгч байр суурьтай оролцож байгаа буюу 80 сая баррел нефтийг бол энэхүү нөөцөөс гаргахаар болсон. За ингээд шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ бүгд нэлээд ерөнхийдөө ойролцоогоор нэг 2 сар орчмын бас энэхүү дэлхийн одоо газрын төсний нөөцийг бол хангах энэ боломжийг бол бүрдүүлж ийн гэж үзэж байна. За үүнээс урт хугацаанд болох юм бол мэдээж газрын төсний үнэлгээн дээр бол бас томоохон асуудлууд үүсэх боломж бол бий болж байгаа. За ингээд шинжээчдийн одоо харж байгаагаар бол энэхүү Америк нэгдсэн улсын дайныг бас ойрын хугацаанд бас дуусгах боломжтой байгаа талаар бас мэдгэж байгаа. Тэр нь юуг илэрхийлж байгаа юм гэхээр энэхүү нөөц бол заавал одоо 2 сарын хугацаанд одоо байхгүйгээр наан бас хэрвээ ойрхон дорнодын асуудал намжих юм бол эргээд бас нийлүүлэлт бол тасалдaltaгүй болох ийм боломж байгаа гэдгийг бол тодтогч хэлж байгаа. За мөн нийлүүлэлтэнд шинээр нэмэгдэх одоо газрын цэцэг бол яг хизээнээс одоо яаж хуваарлах талаар бол яг одоогийн байдлаар бол тодорхой мэдээлэл байхгүй байна. За энэ нь одоо юуг илэрхийлж байгаа юм гэхээр яг хизээнээс яг энэ газрын цэцэн дээр бол томоохон бас шортож буюу одоо дутагдлууд бий болох вэ гэдгийг бол одоо эдийн засгчид бол тодорхойж бол чадахгүй байгаа. За ингээд цаашлаад газрын төсний ханшийн одоо үнийн хөөсрөл, за үнийн хөөрөгдлийг бол яг энэ нөхцөл бол бий болох боломжтой байгаа учраас дэлхийн эдийн засгийн өсөлт бас саарахгүй гэдэг болгоомжл бол зах зээл дээр нэлээд нэмэгдээд байгаа. За ингээд энэ нөхцлүүдийг одоо харах юм бол үндсэндээ бол улс орнууд энэ нөхцөл дээр юу одоо хийж байгаа юм гэхээр за тодорхой хэмжээний бас одоо шорт арилжаатай ойролцоо бас үйлдэл явдлыг бол хийж ийн гэж ойлгож болно. За юу гэсэн үг вэ гэхээр өөрсдөндөө байгаа одоо нөөцөөсөө өндөр хэмжээний бас үнэтэй болцсон байгаа үед нь бол борлуулалтыг хийж за эргээд бол хямдарсны дараа бол нөөцийг бас авах энэ боломж бол бүрдэж байна гэж үзэж байна. Тэгэхээр бид бас яг энэ Ираны ойрхон дорнодын асуудалтай холбоотойгоор бас студиуд зочин өрсөн байгаа. Тэгэхээр бидэнтэй өнөөдөр эдийн засгч даваад орж бас энэ талаар мэдээлэл өглөөний мэнд хүргээд байна. За өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр ер нь бол яг энэхүү ойрхон дорнодын асуудал ихснээс хойш 14 хоног өнгөрлөө. Тэгэхээр яг үүнээс болж бол газрын цэцтэй холбоотой бас томоохон асуудлууд бий боллоо. За үүнээс улбаалаад ер нь дэлхийн эдийн засагт ер нь ямархуу нөлөөллүүд гарч эхэлж байна. За тэгэхээр дэлхийн эдийн засаг бол одоо маш тодорхойгүй байдлын өмнө ирчлээ. За дайныг бол ерөөсөө нэг 2-3 7 хоногийн дотор дуусах чинь асуудалгүй тэгээд ингээд тогтвортой байдал үргэлжлээ явна гэсэн. Яг одоо өнөөдрийн байдлаар харах юм бол тодорхойгүй байдлууд маш их байна.
дайн одоо цэргийн хүчээр нэг тал руу гарах нэг өөр хэрэг. Цаана тогтвортой эдийн засаг энэ улс орнд хэрэгтэй, дэлхийн улс орнууд хэрэгтэй эдийн засгийн нөхцөл байдал тайван байх уу үгүй юм шиг ингэж харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо зөвхөн Ираны тэр дээд удирдлагыг одоо довтлоод устглаа гэдгээр асуудал шийдэгдэхгүй нэ. Энд бол маш олон ийм тархитлагын үүдсэн асуудлууд гарч ирэх юм байна. Энэтэй холбоотой дэлхийн эдийн засгч одоо тодорхой хэмжээнд нөлөөлөд эхэллээ. За хэдийгээр одоо манай монголчууд хоёр тал болоод тэрний зөв энэний зөв гэж ярьж байгаа боловч яг энэ саяхан болж өнгөрдөг энэ дайн бол цаана эдийн засгийн ямар утга учир байсан гэдгийг нь ойлгож байгаа хүн алга. Энийг одоо телевиз хэвлэл мэдээлэлээр ярьж байгаа хүн алга шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр та бүхнийг урьсан учраас би энэ цаана эдийн засгийн ямар учиртай дайн болчихоо. Энэ Монгол улсад яаж нөлөөлдөг гэсэн ийм хоёр маш одоо Монгол улсад хэрэгтэй тодорхой юм жишээг ярих гэж ингэж бодлоо. За тэгэхээр энэ саяын энэ Иран руу довтлдог энэ довтлогон бол хэдийгээр одоо юу гэдэг терроризмын эсрэг, дарангууллын эсрэг, ардчлалыг одоо бий болгох гэдэг юм уу ийм аятайхан зүйлүүдийг бүгдөө ярьж байгаа. Бүгд хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ цаана нэг зүйл байгаа бид нар ерөөсөө ярихгүй байна. Энийг бас ярьдаг, судалдаг хүмүүс нь цөөх юм шиг байна. Энэ эдийн засгийн утга учир. Ямар учиртай ийм болчих вэ гэвэл аливаа дан аливаа одоо тэмцлийн арталт бол эдийн засгийн утга учир гэж юм байна. За Трамп ерөнхийлөгч болсныхаа дараа шууд ил тод зарласан шүү дээ. Бид нар бол одоо дэлхийн 1 номерын хүчрхэг орн байх хэвээр. Энэ хятад бол одоо бас сүүлийн үед арай дэмтэж байна. Энэ хурдаар явах юм бол одоо утгагүй манайхыг гүйцэтгүүлэн. Тийм учраас бид нар одоо өөрийнхөө одоо энэ хүчрхэг гүрний одоо байдлыг одоо хадгална гэдэг ийм том мэдгэл хийсэн. Эннийх нь мэдгэлийнхэн дагуу энэ процессыг явж гин гэж би ингэж харж байгаа. За тухайлх юм бол хятад одоо асар их том хэмжээний одоо тарифын дайн зарласан шүү дээ. Их том хэмжээний тарифтай. Гэтэл эсрэгээр нөгөө хятадууд нь эсрэг арга хэмжээ аваад энэ тарифын дайн бол нэг тийм үр дүнтэй биш юм байна гэдгийг одоо Америкууд харсан. За тэгээд одоо юу хийж ийм гэхээр ерөөсөө нэг 2 сарын дотор юу гэдэг Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилж авчираа дараа нь ингээд ерөө хүчтэй цохилтгочлоо шүү дээ Иран руу. За энэ бол ингээд 2 сарын дотор болж байгаа процесс. За телевиз мэдээллийн хэрэгслэр бол одоо үнэхээр ардчлалын төлөө дарангуулагчдыг устгаж байгаа гэж ярьж байгаа бол цаана эдийн засгийн маш чухал асуудал байгааг хэн ч хараагүй. За энэ юу гэхээр бүгд найрамд хятад ард улс бол өдрийн хэрэглээ нь 11.5 сая баррел нефт байдаг. Өдрийн хэрэглээ шүү 11.5 асар их том зах зээл шүү дээ. За энийг юу гэж ярих вэ гэхээр Монголын одоо дорндоос хят руу гаргадаг нефт биш үү? Тэр чинь бүтэн жилд нэг 5 сая гаргадаг байхгүй юу? Тэгэхээр чинь нэг өдрийн хэрэглээ нь 11.5 гэдэг чинь хагас өдрийн хятадын хагас өдрийн хэрэглээний нефтийг бид нар бүтэн жилд гаргадаг. Асар том зах зээл гэсэн үг. За тэгэхээр хятад өдөрт 11.5 сая түүхийн нефтийг хэрэглэдэг юм бол энэ саяын энэ Иран одоо Венесуэл хоёроос хэдийг авдаг юм бэ гэхээр өдөрт Венесуэлээс 0.5 сая баррел нефт Иранаас 1.5 сая. Өөрөөр хэлэх юм бол баг өдрийнхөө хэрэглээний 20%-ийг энэ хоёр улсаас авдаг байсан. За зарим судлаачдын ярьж байгаагаар бол энэ бол саарл схемээр тооцоо судалгаагаар энэ хоёр улсаас аваад байна. Энэ ер нь дэлхийн мэдхгүй байна. Энэ бүх зүйлийг одоо ингээд санхүүжүүлээд байгаа нь хятад гэж хятад бүгд найрамд хятад улс гэсэн ийм мэдээлэлүүд бол энэ олон улсын хэвлэл мэдээлэлээр нэлээд хэд харагдлаа. Гэхдээ би бол энэ дээр одоо саарл схем үү ямар схем гэдэг мэдгүй. Гэхдээ хятадын өдөрт хэрэглэдэг нефтийнх нь 20% таслаа ажиллаа шүү дээ. Одоо ингээ хоёр юм хүчтэй цохилт өглөө гэдэг чинь ерөөсө 20% нь энэ том гүрэн дэлхийг хувцалж байгаа дэлхийн эдийн засгийн хамгийн чухал хоёр гүрний нефтийнх нь өдрийн хэрэглээний 20% нь таньчлаа гэдэг бол их айхтар юу эдийн засгийн том цохилт болж байгаа. Хятад өөрөөр хэлэх юм бол бид нар тэнд дарангуулагчдыг цохиод байна гэдэг эсэргээрээ хятадын эдийн засгийн том цохилт ирж байгаа гэсэн үг. Өдрийнх нь хэрэглээний 20% байхгүй бол энийг шандуун мужийн одоо тэр хавьд одоо асар олон үйлдвэрүүд байгаа. Энэ яг энэ хоёр улсаас авдаг түүхийн нефтийг боловсруулдаг асар их олон үйлдвэрүүд одоо зогслоо гэсэн үг. За хятадын өмнө айгүй том асуудал ирж гин гэсэн үг. Одоо энэ 2 саяг хаанаас авах вэ? Оросоос авах уу? Өөр бус улсаас авах уу гэдэг маш том асуудал. Энд чинь ингээд яг эргэлтээрээ явж байгаа эдийн засгт ингээд тэг болчихж гин гэсэн үг шүү дээ. 20% байхгүй чинь. За тэгэхээр
хятадууд маш том асуудлын өмнө ирлээ. За энэ Монгол улсад яаж нөлөөлөх вэ гэхээр Монгол улс бол экспортынхаа 92-93%-ийг хятад түүхийдээ гаргаад одоо хатуу байлууд олж хэрэглэж орно. За нэгдүгээрт, хоёрдугаарт хятадаас бид нар чинь одоо бүх бараа өргөн хэрэглээний бараагаа авдаг. Импортын 40-50%. За нөгөө тал руу нь харах юм бол хойд хөршөөсөө бид нар чинь 95% баг шатхуунаа авдаг юм ус шүү дээ. Тэгэхээр энэ дайм бол энэ хоёр улсад хоёуланд нь нөлөөлнө. Хэрвээ одоо ингээд нефтийн үн ингээд өсөд эхлэх юм бол манай зарим эдийн засгчид буруу тайлбарлаад байлаа. Бид нар Оростой хатуу гэрээтэй Оросоос үн хөдлөхгүй гэж тийм байхгүй. Дэлхийн зах зээлийн нефтийн үн өслөө автоматически юу яа Оросууд үнэ нэмнэ. Өөрөөр хэлэх юм бол манайх үнэтэй нефт хэрэглэх ийм том асуудлын өмнө ирж гин гэсэн үг. Нефт шатхуун. Энэ бол юу гэсэн үг гэхэд үнэтэй шатхуун хэрэглэнэ гэдэг чинь манай инфляц үснэ. Валютын ханш сулрна гэсэн үг. Нөгөө талдаа одоо хятадд ингээд шатхууны бас ийм тодорхойгүй байдал, үйлдвэрлэл дээр нь тодорхойгүй байдал үүснэ гэдэг чинь энийгээ одоо тогтмол байдалд оруултал бас тодорхой хэмжээний хугацаа. Өөрөөр хэлэх юм бол бидний одоо импорттой холбоотой үн өсөх ийм том энэ хоёр талаас ийм том нөлөө сөрөг нөлөө ирж байгаа гэдгийг бид нар анзаарахгүй байна. За энийг төр засаг нь анзаард юм уу би мэдэхгүй байна. Энийг бол одоо жижиг бусад улсуудыг ингээд харж яхад тэр дороо хуралдаад яах вэ, ийх үү гэдэг асуудлаа шийдэж байна. За өнөөдрийн байдлаар та бүхэн харж байгаа нефтээр ямар том асуудал үүсэж байна гэхээр Америкийн нэгдсэн улс Ормозын одоо тэр хоолоогоор гардаг нефтийн одоо танкерууд зогсчлоо шүү дээ. Бөмбөгдөөд ингээд хүнд байдалд ороод энэ чинь аюулгүй байдлаа сахад ерөөс хөдөл. Тэгэнгүүт юу хийж ийм гэхээр Америкийн нэгдсэн улс 175 сая баррел нефтийг одоо стратегийн нөөцөөсөө гаргахад зарлалаа. За эрчим хүчний олон улсын эрчим хүчний агентлагийн одоо тэр нөөц бүрдүүлдэг тэр том улсууд 400 сая одоо юу гэдэг юм баррел нефтийг гаргах тэр нөөцөөсөө гаргах ингээ асуудлууд ярьж штэ. Гэтэл бид нар тийм нөөц жаалга нэг савныхаа хэрүүл хийгээд хаана юу болох гэж байна гэдэг нь орон зүйн танаас бас нэмээд нэг асуулт асуумаар. Манай Монгол улс ер нь яг энэхүү асуудал дээр яг ямар бодлого хэрэгжүүлэх боломжтой. Яг одоо бид нарт бол бас нүүрэн дээр тулаад ирлээ л дээ олон улсын нөхцөл байдал бол Монгол улсд бол ингээд тулж ирж байна. Бид нар ер нь энэ дүр яаж хандах хэвээр. За тэгэхээр энд бол хамгийн түрүүнд бид нар хоёр талцаж худлаа үнэн ус төржих шаардлага байхгүй. Манай одоо ерөнхий сайд бол нэг яаралтай хурал зарлж хуралдуулаад энэ чухал стратегийн бүтээгдэхүүнүүдийн үн ханшийг тогтвортой байлгах ямар арга байна? Хилцээр хийх юм уу, эсвэл өөр улс руу хандах юм уу? Энэ бүх ажлын хэсгээ байгуулад ингээд эхэлсэн баймаар байна. Түүнээс бид нар одоо ингээд аль нэг талд нь ороод ингээд хэрэлдээд маргалдаад байж хооронд чинь үн чинь өсөх, инфляц одоо энэ эрчим хүчнийхээ бүтээгдэхүүнийг дагж өсөх. За тэр хятадд болоод байгаа энэ шатхууны доголдолтой холбоотойгоор бас үн өсөх. Энэ бүх зүйл чинь манад орж ирэх гээд байна гэсэн ийм айхтар ийм эрсдэл харагдаж байна. Энийг одоо алийн төрөн одоо төр нь хуралдаад одоо энэ засгийн газар ерөнхий сайд нь хуралдаад асуудлаа шийдвэрлэж ямаар байна. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь бүх юм бас муугаар ирэх биш. Энэ дайнтай холбоотойгоор ямар одоо эерэг тал байна гэхээр манай түүхийн эдийн үн өсөх ийм боломж харагдаж байна. Ягаад тэгэхээр дайн үс бий боллоо тэнд алтны үндэсийн үн өсдөг. За тэгэхээр энэ өсөлтөгээ бид нар яах юм? Саяхан бид нар одоо гашуун түүх байгаа шүү дээ. Өнгөрсөн жилүүд одоо нүүрсний үн $400-500 хүрч байхад бид нар ямар ч одоо бүтээн байгуулалт, ямар ч одоо гадаад өөрийнхөө шилжигч асуудлыг шийдвэрлэж чаддаггүйгээр зүгээр асар их найдаар яригдсан хулгай хийгээд ингээд улс орныхоо эдийн засгийг сүрүүлсэн усууч шүү дээ. Тэгэхээр одоо нөхцөл байдал ийм хүнд байж хад энэ засгийн газар нь энэ өмнөх засгийн газрынхаа одоо болохгүй зүйлийг давтаж болохгүй. Энэ дээр анхаарал тавиад яаралтай одоо асуудлаа шийдмээр. Нэг нөгөө хэлэхдээ дэлхийн 100 гаруй улсууд одоо энэ тодорхойгүй байдалтай холбоотойгоор улс орныхоо эдийн засгийг яаж тогтвортой байлгах уу, яаж аятайхан авч гарах уу гэдэг дээр толгой нөвдөж байна. Манайх бол сайхан унтж байгаа шиг харагдаж байна. За. Тэгэхээр Монгол улс бол ер нь яг энэ дэлхийн
нөхцөл байдалтай холбоотойгоор ерөнхийдөө бас хэтэрхий удаан яваад байна гэдэг шүүмжил байна. За ингээ өнгөрсөн хугацаанд бас 3 жилийн турш Монгол улс тэнцэл дээр бас нэмэгдээ гараад байгаа мөртлөө бид нар энийгээ бас сайн олигтой хэмжээнд бас эдийн засгаа томруулах одоо тэр нөхцөл байдлыг бүрдүүлж чадсангүй л дээ. Тэгэхээр танихаар ер нь бид нар яг одоо юу гэдэг ямар салбарт одоо хөрөнгө оруулалт хийж бид нар яг энэ одоо нөхцөлийг бол өөрсдөндөө илүү таатаагаар тусгаж авах бол та маш товчхон хариулаад өгч. За тэгэхээр одоо манай Монголын одоо ойрын ирээдүйд манай эдийн засгийг одоо сэргээх ганц түүх эдийн бүтээгдэхүүн байгаа нь зис. Одоо энэ ногоон эдийн засгтай холбоотой. За энэ холбоотойгоор энэ юу яж шүү дээ одоо энэ юу цахилгаан машин тэрэг маш ихээр үйлдвэрлээд эхэлсэн. За энэтэй холбоотойгоор зэсийн үн асар өндөр байна. За зэсийн үн $12,000 өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр энэ цаашаа бүр 15 хүрнэ гэсэн юм оны эцээр хүрэх магадлал ийм айхтар өндөр байна. Гэтэл бид нар саяхан Риэтонтод оюутлогын гэрээ хийх үед чинь $4,000 байлаа шүү дээ. Одоо энэ чинь 2-3 дахин өссөн байна. Энэ дээр гэрээ хилцлээ бас эргэж харах нь зөв юм болов. Нөгөө улсуудаа дайтах биш хил амаар очроо олзох. За энэ өрийн асуудлыг шийдвэрлэх асар их хэмжээний өр байна. Гэх мэтлэнгээр манай улсад бол энэ зэсээ тойрсон зөв улс төр явуулах юм бол манай энэ жижиг эдийн засаг сэвхэд босоод ирэх юм боломж харагдаж байгаа. Зөв зүйтэй удирдлага явуулах хэрэгтэй. Түүнээс одоо дайрах, доромжлох тэр том хөрөнгө оруулагч руу энэ босцсон одоо гэрээ рүү дайрах ийм хандлага бол нийгэмд айхтар харагдаж ингэж болохгүй. Энийг бол аль болох хил амаа олоод ингэ явах юм бол манай эдийн засгийг босгох ганц одоо ийм ойрын хэдэн жилд харагдаж байгаа зүйл бол энэ байна. За мэдээж одоо нүүрсний эдийн засаг бол манайх чинь нүүрсний эдийн засагтай. Нүүрсний эдийн засаг бол одоо энэ дайнтай холбоотойгоор энэ эрчим хүчний түүх хийдүүдийн үн өсөх ийм хандлага харагдаж байна. Тэгэхээр бас боломжийн хэмжээнд ойрын хугацаанд байх болов гэсэн ийм найдлага нь. Өөрөөр хэлэх юм бол зөв бодлого явуулах юм бол манад одоо бүх юм унтсан юм биш. Энэ боломж бол маш их байгаа шүү гэдгийг би хэлэх хүсэж байна. Тэгэхээр баярлалаа. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бас бидний өөрсдийнхөө эдийн засгийг эрхэх талаар бас та нэлээд тодорхой бас мэдээлэл өглөө. Тэгэхээр энэ талаар бас дараагийн нэвтрүүлгүүдээр бас танаас илүү тодорхойлго авах ийм хүсэлтэй. Баярлалаа танд. За баярлалаа. Европ халуухан бомдоор амтламаар байна. Чимчгэлсэн халуун нохой. Европ шүүслэг бомдоор. Энэ амтыг мэдрээд үз. Тарзан хот. Өнгөрснийг өндөр талын гүнээс түүж. Өдгөөг өндөр уусын оройноос мандуулан. Өрнөлийг Өг тэнгэрийн эвэл дор нэгтгсэн. Хүчрэх үндэсний бэлэгдлийг хамтдаа нэгтгэн зогслоо. Арт хүчтэй хамтдаа. Есентүүкийг хүргэж хэрэглэвэл ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Өтгөн хадалтыг мартая. Есентүүки. Дэлхийд шоколадны чанарыг бэлэг болон бусад гэж хоёр ангилдаг. Учир нь шоколадны хуйлтай ганц орон бол бэлэг. Бэлэгт орлоо. Бианка. Хата хөвцөж гэр ондоо байгаа юм шиг талах юм. Дээд тэргүй очих газар хөвчөж. Бурхан биднийг Вьетнамд ингэж байсан бол ингэж л байх ёстой. Фукогт Фелдсэн 5. Инэдмийн уран сайхны кино. Инновation Дэриш Рук ТV-гээр. Үзэгчтэй ажлын хөтөлбөр дотоод мэдээгээр үргэлж болж байна. Тэгэхээр дотоод мэдээнд бид нэгэн таата мэдээтэй өнөөдөр өгтөж байна. Юу гэвэл кофеин дуртай үзэгч та бүхэн анхаарлаа нааш хандуулаарай. Starbucks тун удахгүй Монголд албан ёсоор нэвтрэх юм
одоо гайхалтай мэдээ гарсан байна. За гэхдээ энэ мэдээлэл бол албан ёсоор бас баталгаажаагүй байгаа бөгөөд одоогоор яг сурчлагын самрууд дээр л байшиж эхэлж байгаа буюу яг албан ёсны нэг олон нийтэд шууд ил хүрэх маркетингийн хараахан одоо эхлэегүй байгаа. За ер нь Монголын кофений зах зээлийн талаар бас ярих нь зүйтэй болов. За монголчуудын дунд бол кофений соёл мэдэгдэхүйц одоо хүчтэй дарсан гэж хэлж болно. За жигнэсээ одоо таавалхал дотоодын болон гадны одоо франчайз кофе шопууд бол байгаатай бид өдөр тутам одоо таарч байгаа. Тэгэхээр Ниогоос асуухад ер нь Ниогийн кофений хэрэглээ хэрвээ? Одоо миний хувьд бол кофений хэрэглээ маш өндөр байна. За өглөөний болон өдрийн гэдэг одоо ямар ч сан 2 удаагийн хэрэглээтэй явж байгаа. Тийм учраас одоо олон улсын франчайз задлын хамгийн алдартай энэ кофений бас брэнд Монголд орж ирэх гэж байгаа гэдэг мэдээлэл сонсох таатай. Тэгэхээр нэгэн сонирхолтой тоо баримт дуртахад бол манай улс 2013 онд 39.8 тонн кофе импортоор авч ирсэн байна. За гэтэл энэ та 2022 онд буюу за бараг 10 жилийн дараа тий 11.7 дахин өсөж 467 тонн болсон байх жишээтэй. Буюу ингээд бүр үлэмж өссөн байна шүү дээ. Тэгэхээр товчондоо зөвхөн 2022 онд гэтэл монголчууд 3.8 сая Америк доллар буюу ойролцоогоор 12.8 тэрбумыг импортын кофенд зарцуулсан байгаа юм л да. Яг одоо мөнгөнд дүнгээр наваад үзэх юм бол. За ингээд харахаар бол бидний кофений хэрэглээ хэр өндөр байгаа нь бол харагдаж байгаа. За мөн SICA судалгааны байгууллагаас мөн 2022 онд Монгол улсад оршин суугаа за кофе хэрэгэлдэг 18-аас дээш насны 340 иргэнийг хамруулсан судалгаа хийсэн байгаа. За энэхүү судалгаагаар бол улсын хэмжээнд кофений одоо эрэлт үүсгэж буй иргэдийн дийлэнх нь 20-с 39 насны ажил эрхэлдэг ийм залуус иргэд байгаа. За мөн тэдэнд ажлын өдрийг одоо гол хэрэгжилж байгаа шалтгаан бол мэдээж тодорхой ажлын өдрийн өглөөг эрс хүчтэй эхлүүлэх, за өдрийн цагт энерги сэлбэх, за нойроо сэргийх зэрэг хэрэгцээнд тулгуурлан бол кофе уудгаа гэсэн юм хариуцлагыг нийтлэх нь өгсөн байх жишээтэй. За мөн нийт кофе хэрэглэдэг иргэдийн 50.9% нь instant буюу одоо найруулдаг кофе, 46.5% нь чандаг кофе, за үлдсэн 2.6% нь drip буюу одоо шууд дрип хийж удаг ийм кофе хэрэглэдэг гэсэн юм судалгаа байна. За мөн иргэдэг амьдарч байгаа байршлаар нь задлан харах юм бол кофений хэрэглээ харилцан адилхан гэж гарсан байгаа. Буюу одоо төвд ойролцоо буюу Улаанбаатар хотын яг А бүс ойролцоо амьдардаг иргэдийн хувьд бол кофенийг арай өөр хэрэглээтэй, хотын зах руу болоод ирэхээр бас арай өөр хэрэглээтэй байна гэсэн. За ер нь бол Монголын кофений зах зээлийг нэг том зургаар нь харуул үндсэн 2 чиглэлд одоо хувааж болох юм шиг санагдсан. За эхнийх нь бол мэдээж франчайз буюу одоо Cafe Bene байна, Tom & Thomas, за Mega Coffee зэрэг сүүлд одоо нэлээ олон салбараа нээж байгаа. Гэх мэтчлэн юм Солонгос болон олон улсын сүлжээ одоо кофе шопуудыг бол нэрлэж болж байна. За эдгээр нь бол мэдээж стандартыг тогтоож байгаа, мөн тухтай орчныг одоо санал болгож байгаа. За тэгээд зах зээлийн дийлэх хувийг бүрдүүлж байгааг бол бид одоо өдөр тутамдаа таарж байгаа учраас мэдж байгаа. За хоёр дахь нь бол дотоодын одоо локал брэндүүд байгаа. За тэд бол одоо маш олон брэндүүд байгаа учраас бол нөгөө онцгойлон дурдах хэрэггүй баг. Тэгэхээр тэд бол кофег илүү урлаг талаас нь харж одоо кофений одоо өрний гарал үүсэл, за хууралтын технологиороо өрсөлдөж илүү нарийн мэдрэмжтэй хэрэглэгчдийг бэлтгэхэд зориулагдсан ер нь бол локал брэндүүд байна хүчж байгаа гэсэн. За тэгэнгүүт Starbucks гэдэг олон улсын хамгийн том кофе сүлжээнүүдийн нэг Монголд орж ирлээ. За тэгвхээр одоо зах зээл маань яах вэ? Мэдээж давуу боловсрол талууд байгаа. За давуу тал бол мэдээж олон улсын стандарт буюу одоо франчайз кофе шоп гэдэг утгаараа бол зах зээлийн өрсөлдөөнийг одоо улам одоо ирчийг нь ахуулна гэж бол харж байна. Буюу хүн бүрийн одоо хэдийн танил болсон сонголт. За дээрэс нь одоо айгүй инстаграмлаг юм имижтэй шүү дээ. Харагдаж байдлаасаа тийм өнгө төрхийн хувьд ийм учраас одоо байгаа одоо манай дотоодын брэндүүд болон бусад франчайзуудын хувьд бол улмал хичээхгүй бол болохгүй гэсэн ийм нэг стандартыг одоо тогтоож өгөх нь бол ойлгомжтой. За гэхдээ мэдээж аль ч тохиолдолд бол хэрэглэгчдэд ашигтай давуу талтай гэдэг бол онцлог зүйтэй. За мэдээж бас гадаад жуулчдын хувьд бол хэдийн танил одоо болсон сонголт учраас угаасаа давуу талтай байх нь ойлгомжтой. Монголыг зөөр ирж байгаа гадаадын жуулчдын хувьд бол Starbucks-ын логог хараад Starbucks байгаа юм байна шүү дээ. Шууд ихний номер 1 сонголт байх бол одоо магадлалтай. За үнийн хувьд яах вэ гэж. За одоо бол дунджаар манай Улаанбаатар хотод бол американо бол 7-9 мянган төгрөгийн үнэтэй. За латте болон капучино бол 8500-аас 12000 төгрөгийн үнэтэй. За одоо hand drip болон өөр одоо кофенүүдийн хувьд бол одоо 12-оос 18000 төгрөгийн хооронд ингээд худалдаалагддаг. За Starbucks индекс гэж бас байдаг. За хэрэг Starbucks Монгол орж ирвэл за тэдний латте гэвэл дунджаар 13500-аас 15500-ийн хооронд одоо орчин байх магадaltaй гэж бас зах зээлийн шинжээч таамагладаг юм байлээ. Тэгэхээр ийм сонирхолтой мэдээллийг дотоод мэдээний хэсэгт бол бэлдсэн байгаа. Тэгэхээр өргөжлөлтөд хоёлоо макро эдийн засгийн талаар илүү дэлгэрэнгүй
авч үзье. Америкийн нэгдсэн улсын 2 дугаар сарын инфляц ер нь ямар байв? Тийм тэгэхээр ер нь бол хугацаа маш богинохон байгаа учраас би бас маш товчхон ярих гэж бодож байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол хэрэглээний үнийн индекс өнгөрсөн 5 гарагт бол 2.4% гарсан. За энэ нь одоо юу илэрхийлж байгаа юм гэхээр өмнөх сарынхтай яг адилхан хэмжээнд гарлаа буюу ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр бас томоохон бас өөрчлөлтийг оруулсангүй. За үүнийг дагаад бол Төв банк бол өөрсдийнхөө баримтлах бодлогыг бол яг хэвээр нь үлдээх юм боломжтой болчихно гэсэн. За үүний дараа бол мэдээж Америкийн нэгдсэн улс 16 орны одоо худалдааны энэхүү хилцлүүд дээр яг шалгалт явуулна гэдгээ бол зарлалаа. За өнгөрсөн 4-р сараас хойшоо бол улс орнууд дээр томоохон хэмжээний тарифыг ярьжсэн Америк улс яг энэ тарифын тохиролцоо өөрөө хэрэгжиж гинүү гэдэг дээр шалгалт явж байгаа гэсэн үг. За ирэх 4-р сард бол Америкийн нэгдсэн улс болон за Хятад улсын төрийн тэргүүнүүд бол одоо уулзах товтой байгаа. За энэс өмнө бол одоо яарвчилж Америкийн нэгдсэн улс одоо бус орнуудыг бол илүү шахаж байгаа ийм нөхцөлийг бид харж болохоор байна. За үүн дээр бол ялангуяа Азийн орнууд бол нэлээд бас томоохон хөдөлгөөнийг хийж эхэлсэн. За бид Япон болон за Солонгосын жишээгээр бол мэдж байгаа. Тэгэхээр эдгээр улсууд бол Америкийн нэгдсэн улсад илүү өөрсдийнхээ компаниудын бас хөрөнгө оруулалтуудыг хийх. За томоохон хэмжээний бас мөнгөн дүнгуудыг бас ярьж гисэн гэдгийг бол өмнөх одоо нэвтрүүлгүүдээр бид тайлбарлаж ирсэн. За үүнтэй холбоотойгоор бол Солонгос улс бас өөрсдийнхөө яг Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулалт хийх тухай одоо тэр мэдээлэлээ бол өчигдөр бол баталсан ийм нөхцөл боллоо. Энэ нь бол 350 тэрбум $, одоо нийт хөрөнгө гэсэн үг. За энэ нь бол илүү одоо технологи үйлдвэрлэлийн одоо салбар руу орно гэж бол тайлбарлагдж байгаа. За ингээд 350 тэрбум $-оос ерөнхийдөө харах юм бол томоохон хэмжээнд буюу 150 тэрбум $, нь бол усан хоцны үйлдвэрлэлийн салбарт бол орохоор төлөвлөгдөж байгаа. За 200 тэрбум нь бол стратегийн салбарууд буюу за илүү одоо санхайн чипнийч гэдэг юм уу эсвэл бусад одоо шинээр AI-ыг дэмжиж байгаа энэхүү технологиуд руу орно гэдгийг бол одоо мэдээлж ирсэн. За ялангуяа энэхүү одоо 350 тэрбум $-ын хөрөнгө оруулалтын дээр нэг томоохон бас сонирхолтой байгаа асуудал нь юу юм гэхээр Samsung болон Hynix компаниудын үйлдвэрүүдийг Америкийн нэгдсэн улсад байгуулна гэдэг одоо энэ одоо төсөл бол бас яригдж байна. За энэ дээр бол бид нар сүүлийн үед яг энэ санхайн чипний асуудал бол дэлхийд дээр маш том асуудал болж байгаа гэдгийг бол ойлгож мэдж байгаа. Тийм учраас одоо Америкийн нэгдсэн улс өөрсдөө газар нутаг дээр Samsung болон Hynix компаниудаар илүү одоо энэ хүү санхайн чипийг бол одоо үйлдвэрлүүлэх гэсэн ийм одоо зорилготой гэж ойлгож байна. За энэ хүү хөрөнгө оруулалт хийгдснээр бол Солонгос улс бол ойролцоогоор 15% татварын одоо орчин дээр бол үлдэх боломжтой байгаа. Хэрвээ энэ хүү хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх юм бол эсвэл удаашраад байх юм бол Америкийн нэгдсэн улсын нэг бол 25 болгоно гэдгийг бол байнга одоо сануулж байгаа гэж ойлгож байна. За үүнээс гадна бид нар бас нэгэн бас макро эдийн засгийн ач холбогдолтой байж болохоор нэг мэдээллийг хүргэе. За энэ бол Хятад болон Индийн одоо хоорондох асуудал байгаа. Мэдээж Хямлан бүс нутгаарх одоо Хятад Индийн хооронд бол газар нутгийн хөлийн маргаантай байдаг. Тэгэхээр энэхүү хөлийн маргаан бол одоо өнгөрсөн саруудад бол бүр нэлээд хурц хэмжээнд очиж байгаа буюу бид нар ер нь бол цэргийн хүч хөдөлгөхөд билэн гэж бол аль аль тал нь мэдэгдчихсэн. За энэхүү байдал харцангуй бас намжсан юм таатай мэдээлэл байна. За Хятад болон Индийг бол ерөнхийдөө шинэ тохиролцоонд хүрж байгаа. За энэ тохиролцоонд бол яг бүс нутаг дээрх одоо цэргийн энэхүү баазыг бол ерөнхийдөө хоёр тал аж мажмаар бууруулах. За үүнийхээ дагаад бол хяналтын системийг илүү сайжруулах гэсэн энэ одоо гэрээлцэлийг бол одоо хийж байгаа маань. За илүү энтхийг улс бол Хятадын хөрөнгө оруулалтыг бол хүлээн зөвшөөрж байгаа буюу за энтгэхт одоо шаардлагатай байгаа тэрхүү одоо салбарууд дээр бол Хятадын хөрөнгө оруулалтуудыг дэмжих асуудал бол яригдж эхэлж байна гэсэн үг. За ингээд хоёр улсын худалдааны урсгал бол ерөнхийдөө хэвийн хэмжээнд байлгах. За цаашдаа бүр ерөнхийдөө бол шууд нислэгүүд бол нэлээд одоо багассан байсан. За энийг бол одоо буцаж хэвийн хэмжээнд навьж явах. За хилийн худалдааг, хил орчмын худалдааг бол нэмэгдүүлэх. За визний бас журмыг бас хөнгөвчлөх гэх мэт одоо маш чухал асуудлуудыг бол хоёр улс бол хоорондоо одоо хилцэхээр болж байгаа шиг байна. Тэгэхээр ямар ч гэсэн Хятадын хөрөнгө оруулалт бол энэ гэх рүү орж эхлэх нь ойрхон орндын асуудлаас болж хоёр орн бол хоорондоо яг энэ хурцтмал байдалтай байх юм бол аль аль талдаа бол эдийн засгийн хувьд бол томоохон асуудлууд байгаа гэдгийг бол үүн дээрээс харж болохоор. Тэгэхээр одоо ч тодорхой мэдээлэл хаваалцсанд баярлалаа. Үргэлжлүүлээд гадаад мэдээнээс онцлох мэдээллүүдийг та бүхэнд хүргэе. За хамгийн ихэнд бол YouTube одоо хуурмгийн мэдээллийн мэдээллийн функцтэй болсон талаарх мэдээлэл нь. Яа тэгэхээр AI технологи хурцтай үүсдэг ирээр ялангуяа видео төрлийн контентэд бол ингээд
төөрөгдөл үүсэх маш хэцүү болж байгаа. Тийм маш хэцүү болж байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа одоо нөгөө олонний танил хүмүүсийн эрх шиг хамгаалах үүднээс бол иймэрхүү одоо шинэ функцийг бол YouTube туршиж эхэлж байгаа юм байна. Тодорхойлбол YouTube deepfake ашигласан бичгэлгийг за мэдээлэл шинэ хэсэгтээ олсон байна. За уг функцийг ашиглахын тулд хэрэглэгчид өөрийн видео, селфи болон за албан ёсны бичиг баримтаа ирүүлж баталгаажуулна. За тэгээ YouTube систем тухайн хүний дүр төрх за царай орсон бичлэгийг илрүүлж за хэрэглэгчийн одоо хянах самбарт харуулах юм байна. За тэгээд хэрэглэгч тухайн бичлэгийг шалгуулах болон устгуулах хүсэлт гаргах бас эрхтэй одоо зөвхөн одоо өөрөө оруулж байгаа бичлэгээс гадна үзэж байгаа бичлэгээ тий. За гэхдээ пароди за өгөөдөл эсвэл олон нийтийн ашиг сонирхол нийцсэн бичлэгүүдийг устгахгүй байх онцгой тохиолдол бас байгаа гэн. За YouTube-ийн зүгээс бол хэрэглэгчийн ирүүлсэн одоо хувийн мэдээллийг зөвхөн баталгаажуулалтад ашиглах бөгөөд Google-ийн AI загваруудыг сурахад ашиглахгүй гэдгийг бол мэдэгдсэн. Мэдээж хүний хувийн дата мэдээлэл бол одоо зүй зохистой ашиглах хэрэгтэй. За тэгээд хэдийгээр энэ төгс шийдэл биш ч гэсэн худал мэдээлэл маш хурдан дарахдаг учраас за гомлыг хянан шийдвэрлэх одоо хурд нь одоо сонгуул болон улс төрийн чухал үйл явдлуудын үеэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгнэ гэж бол мэргэжилтнүүд үзэж байгаа байна. За дараагийн онцлог мэдээлэл Microsoft-тай холбоотой мэдээлэл ашиг байна. Тийм тэгэхээр Microsoft компани бол дэж Xbox-ыг бол эзэмшдэг бол бид нар мэдэх бах. За тэгэхээр ер нь бол десктоп болон за лаптопн дээр бол одоо Xbox-ийн түүл нэмэгдэж орж ирж байгаа ийм мэдээлэл байгаа. За энэ бол илүү геймерүүдийн хувьд бол буюу за тоглоомын хорхоотнуудын хувьд бол нэлийн одоо онцлог ийм тата мэдээлэл болж байна. За ямар асуудал үүсдэм бэ гэхээр ерөнхийдөө бол бид нар яг энэ Xbox гэж консол одоо хэрэгжилж байгаа үедээ одоо өөрийнхөө яг суур компьютер дээр бол энэхүү тоглоомоо тоглох боломж бол байдгүй байлаа. За тэгэхээр одоо энэхүү гарсан одоо шинэ одоо мэдээлэл дээр бол Microsoft үйлдвэрлэлийн систем Windows 11 үйлдвэрлэлийн системтэй байгаа үед би өөрийнхөө яг тэр одоо модыг асаагаад ерөнхийдөө бол Xbox-оо бол тоглох боломжтой болж байгаа ийм асуудал. За ингээд Xbox mode гэдэг энэ одоо мэдээллийг бол зарснаар бол илүү геймерүүдийн хувьд бол маш таатай нөхцөл байдал үүссэн. За энэний одоо үйл ажиллагааны хамгийн гол зорилго нь юу юм? Microsoft яагаад энийг хийж байгаа вэ гэхлээр Xbox, за Windows PC болон за cloud gaming гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр эдгээр ойлголтыг бол хооронд нь уялдуулах голдоо нэг болгох. За магадгүй би аяллаар явж явах үедээ өөрийнхөө одоо тоглох туртай тоглоомоо компьютер дээрээсээ тоглодог. За гэртээ байх үедээ би зургатан дээрээ тоглодог ч гэдэг юм уу. Эсвэл суурин компьютер дээрээ тоглох. Энэ одоо боломжуудыг нээлттэй болгож өгж байгаагаар бас нэлээд том давуу талтай гэж бол мэдэгдэж байна. Тэгэхээр яг энэ тоглоом үйлдвэрлэлийн салбарт бол Microsoft компани бол маш эртнээс бэлдэж ирснийг бол бид нар мэднэ. Тэгэхээр Microsoft компанитай холбоотой яг энэ гейминг асуудал бол нэлээд бас сонирхол татсан ийм мэдээлэл боллоо гэж харж байна. За дараагийн онцлог мэдээ бол Uber-тэй холбоотой мэдээлэл. За жолоочгүй автомашин хөгжүүлэх Zoox болон дэлхийн хамгийн том такси үйлчилгээний платформ болох Uber хамтран ажиллахаар болсон байна. За Zoox-ыг бол 2020 онд Amazon худалдаа авсан байдаг. За тэдний хувьд бол онцлог бүтээгдэхүүн бол хоёр тишээ явж чадвартай юм талах шиг хэлбэртэй юм автомашин хөгжүүлдэг юм стартап байгаа. За харин Uber-ийн хувьд бол өөрсдөө жолоочгүй автомашин хөгжүүлэх төлөө хэдэн жилийн өмнө зогсоосон. За тэд бусад хөгжүүлэгч нарын одоо үйлчилгээ өөрсдийн платформ дээр үйлчилгээг одоо өөрсдийн платформ дээр нэгтгэхийг зорж байгаа. За хамгийн ихний жолоочгүй такси үйлчилгээ эх зунаас эхлэн Лас Вегас хотод нэвтрүүлнэ гэдгийг зарласан байгаа. За үүнээс гадна салбарын гол тоглогчдын нэг болох Google эзэмшдэг Waymo-гийн Waymo Америкийн нэгдсэн улсын 10 гаруй хотод бол үйл ажиллагаа яг одоо бол тэлж ажиллаад байгаа. За 2 дугаар сард мэдээлснээр бол тэд 7 хоногийн 400 мянган хэрэглэгчтэй аль хэдийн одоо 400 мянган хүн активтай хэрэгжилж байгаа гэсэн ийм мэдээллийг өгсөн. За энэ жил Токио болон Лондон хотуудад үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. За харин Baidu, за WeRide, Pony AI компаниуд бол Аз твд одоо цар хүрээгээд хэлсээрээ тийм одоо эдгээр компаниуд за Baidu-гийн хувьд бол 7 хоногийн тутмын 300 мянган хэрэглэгчтэй болж байгаа буюу энэ зах зээл одоо маш идэвхтэй хэрэглэгчтэй. Ингээд эрэлт бол маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр Uber болон Zoox-ийн хамтын ажиллагаа бол одоо эх зунаас Лас Вегас хотоос эхэлнэ. За дараагийн онцлог мэдээ. Гайхалтай. Тэгэхээр бид бас яг өглөөнийхөө нэвтрүүлгээр ажлынхын нэвтрүүлгээрээ бид нар илүү хөрөнгөний зах зээл дээр бас
дулгуурлаж мэдээллүүд өгдөг. Тэгэхээр ямар ч гэсэн өнгөрсөн өдрийн арилжааны одоо мэдээллийг бас хүргэе гэж бодлоо. Тэгэхээр Америк нэгдсэн улсын шилдэг 500 компани индекс болох S&P 500 индекс бол ойролцоогоор 1.5%-аар бол унсан ийм нөхцөлтэй байна. За Nasdaq индекс бол 172%-аар буюу ерөнхийдөө Америк нэгдсэн улсын индексүүд бол уналттай байгааг бид нар харж болохоор байна. За мэдээж нөхцөл байдал ийм тогтургүй, за тодорхойгүй байгаа үед бол за алтны ханш бол ерөнхийдөө 5100 ханшийг бол ерөнхийдөө тогтсон энэ ханш дээр байсан бол хിവэрэ харагдаж байна. За үүнээс гадна бол бид нар бас нэгэн томоохон бас хөрөнгө оруулалтын хэрэгсэл болоод байгаа. За биткойны талаарх мэдээллийг хүргэе дээ. Тэгэхээр сүүлийн үед биткойны ханш бас яг энэ хүү дайн гарснаас хоошоогоо буюу 2 дугаар сарын 28-наас хоошоогоо бол ойролцоогоор 12% орчмоор бол өсөд байгаа. За ингээд 60-аас 70 мянган хооронд байсан биткойны ханш бол ерөнхийдөө одоогийн байдлаар бол 71 мянга дээр хүрсэн байгаа. За энэ нь юу гэлтэж байгаа юм гэхээр одоо нөхцөл байдал тодорхойгүй болоод ирэх тусам илүү аюулгүй хөрөнгө оруулалт сонгодог. За энэ бол мэдээж алт гэдэг юм уу одоо бондуудын асуудал яригддаг. За үүн дээр сүүлийн үед бол бас яг энэ хүү одоо биткойны хувьд бол илүү бас ийм тогтвортой байх боломжтой гэж бол харж байгаа нэг ийм нөхцөл харагдаад байна. За энийг ч гэсэн бас сангууд бол баталж эхэлж байгаа буюу биткойны ETF-үүдийн өсөлт буюу одоо худалдан авалтууд бас нэмэгдээд байгаа талаар бол байнга мэдээлж байгаа. Тэгэхээр биткойн бол яг одоогийн байдлаар бол 71600 орчим дээр үргэлжилж байна гэж харж болохоор байна. Тэгэхээр ажлын хөтөлбөртэй байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ирэх даваа гарагт цааш мэдээлэлтэйгээр иргэ уулзцгаая.